монголчуудын ахуй амьдрал 365 хоногт 12 сард яаж өнгөрдөг юм бэ гэсэн нэг бүх өнөөгийн амьдрал. Тэ ерөөсөө л одоо өнөөгийн жил мянган жилтэй Монгол гэдэг ард түмэн нарны доор яаж амьдрдаг юм бэ гэдгийг энэ ганцхан тойрог дээр энийг амьдралын хүрд, аж ахуй амьдралын хүрд монголчуудын уламжид аж ахуй амьдрал. За өнөөдөр бол 12 сар дөнгөж гарцсан те. Энэ бол 12 сар 1 сарын хооронд. Энэ үед бид нар яад ихээр мод төлөө бэлдэх, ой мод бэлдэх те. За ан гөрөө хийх. За дээрэс нь нөгөө мах бэлтгэл, арьсшир бэлтгэл багхаа орно. Тэгээд одоо 2 сар руу ороод ирэхээр мал төлнө. Төлөө авна. За 3 сараас эхлээд ноолуур энэ шар өнгөтэй. Ноолуур юм уу? Тий, ноолуур. Ноолуураа авна. Энэ 3 сар 4 сар дөхөөд газраа хаглаад хаврын тариалтандаа бэлдэнэ. За тэгэнгүүт мал төлсөн чинь сүү гарцсан байгаа шүү. Энэ цагаан сүү ингээ гараад. Цагаан сүү юм уу? Тий, цагаан сүү намар орой болтол одоо айрыг сүүтэйгээ сүүгээ тэгээ золгоно. За хавар бол 5 сараас эхлээ ингээ тариалт хийн энэ ногоон. Тэгэнгүүтээ ноосоо авчихъя. 6 сараас энэ шарн ноосоо авна. Хоньныхоо ноос те одоо тэмээний ноос зогдор. За намар болон ургацаа авч эхлэн түрүү ургацаасаа эхлээд энэ шар бол ургац ургацаа. Тий. За тэгээд махаа бэлддэг. Мөн үү? Мах бэлдэж байгаа юм чинь цаа талд нь яах нь арьсрээ бэлдэнэ. Ийм л ахуй амьдралтай. Тэгээд эндээс гарсан одоо мах сүү үр тариа хүнсний үйлдвэрлэлгээ явдаг. Ноос ноолоор арьсшир гээд түүхийн идүүд нь хөнгөн үйлдвэрлэлгээ явдаг. Ийм циклтэй. Энийний доор энэ бүгдийн чинь доор талд нь хөрсөн дотор нь байгаа баялаг байна. Алт, жонш, төмөр, нүүрс энэ гадна талын хүрээгээр байж байна. Менделеевийн 113 элемент Монголд байгаа онлын үед. Тэгэхээр энэ бүгд чинь өөрөө энэний доотлолын суур баялаг багхгүй. Тэгэхээр би ингэж хувааж байгаа. Энэ улаан доторх уламжилт аж ахуйтай хэсэг бол жил болгон давтагт шинээр үржигдэг. Бидний мянган жил гарсан жил болгон хавар болохоор үржиж төлжиж идэг ийм ундардаг баялаг. Мөн үү? Энэ гадна талд байгаа чинь болохоор хэдэн зуун сая жилээс хэдэн тэрбум жил бий болсон дундардаг баялаг байхгүй. Тэгэл авчих. Энэ нь ундардаг баялаг, энэ нь дундардаг баялаг. Тэгэхээр энийг хэрхэн яаж зохицуулах уу гэдгээс монголчуудын амьдрал ахуй ихээхэн хамаарат байна. Энэ болгоны чи ард талд одоо арьсшил ихэд бэлтгэхэд нэг 200 тэрбум төгрөг, за ноолуур бэлтгэхэд нэг 500 тэрбум төгрөг, хаврын тариалалт гээл 50-60 тэрбум төгрөг, ноос бэлтгэхэд нэг 40-50 тэрбум төгрөг, мах бэлтгэхийн ихэд бол энэ бараг 400-500 тэрбум төгрөг. Ингээд үзэх юм бол энэний чинь нийт дүн нь бол нэг 2-3 их 80 төгрөгийн ийм түүхийн эдийн баацар байгаа Монгол. Энийгээ зөв одоо зохион байгуулчих юм бол үндсэндээ Монголын 3 сая хүн байтгаа эн чинь өөрөө дангаар 3-5 сая хүний ажлын байр бий болгож чадах ийм тогтвортой хамгийн их ажлын байр бий болгодог. Бидэнд заяагтмал. Монголын онцлогтой эко, органик, экспортын зорилттой бүтээгдэхүүн үйлдвэрлэх брэнд гаргаж ирээд байна ш. Тэр болгон чи эндээс гарах байх. Энийг хөгжүүлэхийн тулд энэ дундардаг баялаг дахиж үржигдэггүй энэ дундардаг баялагаас олж байгаа юм а энэ ундардаг юмдаа ингээ оруулаад явах юм бол Монгол улс хөгжинэ гэдэг. Ингээд харах юм бол уг нь бол ганц юм дээр аюу амархан харчих байна. Тэгж байна. Шууд хооч. Гэтэл бид нар одоо юу зорж байгаа нэхээр доод талд нь уг нь бол энэ эдийн засгийн солонгоруулъя гэдэг байгаа чинь энэ дундардаг баялагаас орсон орлогоо энэ рүүгээ оруулангуудаа яаж фермерийн аж ахуйгаар энэ сүүгээ зөвхөн хавар зундаа авдаг биш. Бүтэн жилийн туршид фермерийн аж ахуйгаар энэ цагаан сүү ингээд тойруулаад жилийн турш сүүтэй байх уу? Яаж мал махаа бордоо жилийн туршид махтай байх уу? Хөлөмжийн аж ахуй юмаа хөгжүүлээд ногоогоо зөвхөн хавар тарьдаг биш, нилээ урт хугацаанд тарьдаг те. Тариагаа нилээ их авчдаг. Энэ байгаа нөгөө түүхийн идүүдээ тэр бахархан цаг хугацаанд нь маш сайн хурааж аваад тэгээд нөгөө хүнсний үйлдвэр хөнгөн үйлдвэр чинь жилийн туршид бүтэн ажиллаж ажлын байр бий болгож нэм өртөг шингээд хүнснийхээ бүтээгдэхүүн одоо орлогыг нэмэгдүүлэх энэ юмд ажиллах уу гэдгийг зохион байгуулах ёстой юм нь төр байхгүй юу? Тэгэлгүй байх. Тэгэхээр энэ юмыг ингээд чадж гэнэ үгүй ингээ харахаар би бол бүгдийг чадахгүй гэж хэлнэ. Ягаад тэгэхээр би үйлдвэрүүдээ аж ахуйн дэд сайдаар өөрөө ажиллаж байсан.
Хүмүүс хэлэх байх л да өөрөө тэр үедээ чадсан юм уу? Би энийг хэлээд одоо энэ тэмдэглэл байнга л яриад ойлгуул. Энийг чадахгүй байна, болохгүй байна. Энийг чадах ийм чадамж Монголд бол байхгүй, Монгол төрд алга байна. Тэгээ яагаад чадахгүй вэ гэхээр буцаад нөгөө үндсэн хууль дээр очдөг байхгүй. 2 сарын дараа ноолуур гарна. Ганц өдөөнийхний орлогождаг хамгийн одоо бодиттой орлого болдог. Энийг одоо бэлтгэн нийлүүлдэг улсууд, компаниуд, манай хөнгөн үйлдвэрүүд ш одоо ноос, ноолуур өчнөө 70-80 үйлдвэр. Эдгээр бас түүхэн эдтэй болыг. Асар богинохон хугацаанд 400-500 тэрбум төгрөг хэрэгтэй болчихсон. Тэгэхээр эний чинь хувь компани ерөөсөө уламжил торимтлал муутай монголчууд чинь хаанаасаа яаж гарах юм бэ? Энийг төр зохицуулах хэрэгтэй. Уг нь бол өнгөрсөн төсөв суудсан эсвэл жил болгон ерөөсөө 1 сар гээд 2 сарын 15 гэхэд энэ мөнгө тэр хүмүүстээ очсон л байх хэрэгтэй. Харамсалтай нь энийг өнөөдөр ярьж байгаа юмтан байх чадахгүй. Ер нь чадахгүй. Би чадахгүй гэдэг нь зөвхөн энэ засгийг хэлж байгаа юм биш. Ерөөсөө үеийн засгууд би энэ үндсэн хуулийн үйлчлэлийн сүүлийн 20 жилийн юм яриад ш. Чадахгүй. Наадан болоход ноолуурын мөнгө ярьсаар л байна. Намар болоход ярьж л байна бүтэхгүй. Тэгтэл дахиад энэ ноолуурын шин дараа ноосны мөнгө, энэ сүүний мөнгө, дээрэс нь намрын мах бэлтгэлийн мөнгө чинь хуучин цагт бол энэ 3-4 сард өгөгдөг байсан байхгүй. Хавар тураг мал аваад тэгээд хаварж нөгөө оторлно гэдэг чинь тэр чинь оторлно, таргалуулна, амьдын жингийн нэмэгдүүлнэ. Тэгээд намар 8-9 сард ингээ хүлээлгээд өгөх чинь сайхан одоо жингээ авцсан ингэж очих байхгүй. Монголчуудын яг үндсэн ахуй амьдралын энэ юма зохицуулж чадахгүй байна гэдэг чинь солонгоруулахгүй зүгээр энэ саарлаар нь түүгээр нь ингээ зохицуулъя гэхэд бол ингээ чадахгүй. Ийм чадамжгүй байгааг л би энийг үндсэн хууль гэж. Тэгэхээр энэтэйг ойлгож үндсэн хуулийг ойлгоо. Энэ юмнуудыг чинь чадахгүй байгааг бол Монгол төртэй холб, Монгол төр чадахгүй байгаа нь бол үндсэн хуультай холбоотой.